оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ сургагчийнхээ 34-өөс 37 дугаар хуудсан дах тоон тестийн бодлогоодыг бодцгоно. Энэ хичээлээр сургагчдыг тоон тесттэй танилцуулах, сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой. Мөн тоолох, тооны үйлдэлийг гүйцэтгэх, шинж зүй тогтол болон учир шалтгааны талаар мэдээллийг олох, ойлгох зэрэг чадварууджуулах холбогдолтой. Бодлогоодыг бодохдоо тоонууд болон дүрсүүдийн хооронд ямар нэгэн хамаарал байгаа эсэх, мөн цифрүүдийн байрыг солих, тонгоруулах зэрэг үйлдэлүүдийг гүйцэтгэх, өгөгдсөн хувилбаруудад ижил шин чанар байгаа эсхийг шалгах, мөн ямар зүй тогтол байгааг сайтар анзаарах хэрэгтэй. Одоо харин бүгдээрээ бодлогоо бодцгоё. Дараах дасгалуудын хувьд ялгаатай хувилбарыг олох байгаа шүү. Хуудас 34. Жишээ бодлого. Бусдаасаа ялгаатай хувилбарыг ол. Хувилбарууд ямар зүй тогтолтой болохыг одоо олцгоё. Хувилбар тус бүрийн ялгарыг бодож харъя. А хувилбар 15-аас 5-ыг хасахад ялгуур 10. Дараагийн хувилбар 92-оос 82-ыг хасахад 10 гарч байна. В хувилбар 10-аас T-ийг хаслаа 10 байна. Г хувилбар 27-оос 17-г хасахаар хэд вүлээ? 10. 18-аас 10-ыг хасахад 8 байна. Е хувилбар 30-аас 20-ыг хасаад 10 гарч байна. Ингэхээр бусдаасаа ялгаатай хувилбар аль нь байна хүүхдүүдээ? Д хувилбар бусдаасаа ялгаатай байна. Учир нь бусад хувилбаруудын ялгуур 10 байсан шүү дээ. 35 дугаар хуудасны бусад бодлогоодыг бие даан бодоорой найзуудаа. Дараагийн жишээ бодлого хуудас 36, дасгал 12. Асуултын тэмдгийн оронд аль тоо тохирох вэ? Энэ бодлогыг бодохдоо харгалзаа тоонууд ижил холбоо хамааралтай байдаг гэдгийг санаарай. Өгсөн тоонуудыг хойноос нь урагш тонгорож бичсэн юм шиг харагдаж байгаад тийм болохоор бүгдээрээ шалгаж үзье. Нэгдсэн 29 гэдэг тоог тонгоргож бичье. 9, 2, 1, 921. Харин дараагийн тоо тохирч байгаа эсхийг шалгая. 437. Тонгоргож бичгээд 7, 3, 4, 734. Бидний олсон таамаг үнэн байна шүү. Өгөгдсөн тоог хойноос нь урагш тонгоргож бичсэн байна. Тэгвэл хэд гэдэг тоог тонгоруулж бичгээд 521 гэсэн тоо гарах үлээ? 125. Бидний хариу аль хувилбар байна хүүхдүүдээ? Б хувилбар байна. 37 дугаар хуудсын бусад бодлогоодыг мөн бие даан бодоорой. Дараах 2 зургаас 7 ялгааг олоорой. Найзуудаа, оюуны чадрын IQ төв гэсэн Facebook хуудас болон www.surgalт.IQ-center.mn гэсэн веб хуудасаар зочлон бусад хичээлүүдээ нөхгөөж давтаж үзэх боломжтой шүү. Баяртай найзуудаа, дараагийн хичээлээр уулзцгаая.